сэтгхүүн одоо сүнсэн биен дээр бол ингээ хөвтчихэд байгаа. Сүнс нь хөвтсөн. Ялагдчихад байна гэсэн үг дотроо. Гадаад дүрэн дээрээ тэр мэдрэмжээ ингээ барьж авчаад би зовлонтой байна те. Бүх юмыг өөр дээр буюу эгон дээр би тэр хүлээж аваад. Тэр дотроо асар их эмзэглэлтэй яваад байгаа байхгүй. Тэр эмзэглэлүүд нь ингээд хөврөөд мэдрэмжүүд нь цээжээр нороогоод хоолоогоор нороогоод хоолойн зангираад ерөөсөө юм болгонд л ингээл гомдоол те. Юм болгонд л хариулт үзүүлэхдээ өөр дээр хүлээж авал та нар намайг тэгсэнгүү гэд үртөр. Энэ бол цэвэр эго эзэн бий. Хор ертөнцид гомдож мэдээж хүн юм чинь хүн шиг харьцах, хүн шиг хүндлэгдэх те ийм мэдрэмжүүд байгаа. Гэхдээ энэнийг бид нар хүртэхийн тулд ялангуяа энэ цаг үед, зөвхөн цаг үед маш их сүнсэн биений тэлэлт ухамсар өөрөө би яагаад аливаа нэгэн зүйлийг хийгээгүй, хүний төлөө өөрийгөө зориулаагүй байж те аливаа нэгэн зүйлийг хийж чадаагүйж тэрийг би бас хүртэх ямар эрхтэй байлээ гэдэг энэ зүйлүүдээс тооцож ухамсар нь харахгүй байдаг шүү дээ. За Америкийн нөгөө CIA тагнуулын агентлаг ч гэсэн нөгөө Briggs Myers-ийн 16 personality-гаар хэмжихтэй 3 нөхцөл авдаг. Нэгдүгürt бол хамгийн тухтай байгаа. Хоёрдугаарт хагас тухтай буюу тодорхой хэмжээний эрсдэлтэй байгаа. Гуравдугаарт тэр хүнд ямар ч нөөц байхгүй буюу тэр хүн маш айцтай яг унган хүнээр байгаа үед ямар personality буюу ямар шинжээн илэрч ийн вэ гэдэг 3 үеэр тест авдаг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан нөгөө нөөцүүд барагдаад тухайн хүн мөнгө төгрөггүй, найдах юмгүй те хин нэгний бусдын тусламжгүй болоод тэгэхээр жинхэнэ дотоод сүнс нь буюу уг хүн гарч иж байгаа. Уг мэдрэмжүүд нь гарч. Тэр уг мэдрэмжүүд нь зан характер дээр нь дамжиж одоо дотоод мэдрэмж нь гарч ир те. Тэнгүүд бид нар чи нөгөө анх нөөцүүдтэй буюу тухайн хүнд бүх юм байх үед гаргаж исэн характер, зан характер буюу дүрэн дээр нь одоо айгуугаа хайлж урсаал ямар гоё залуугаа бүсгүйгээ гоо үзэсгэлэнгийн төлгээд байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө дунд нь яаж social effect ороод ирсэн. Одоо олон хүн дагангууд бидний тарих автоматар юу гэж бодох нь инста мундаг юм байна. Энэ олон хүн таалагдтай байна гэж тарихны бас алдаанууд байсууд орж иж байгаа. Гэтэл яг ингээд хамт амьдраад уг хүнтэй ингээд эсвэл хамт ажиллаад сүнс рүү н ороод үтсэн чинь сүнсэн дээр байгаа нөгөө итгэлгүй нуудаг сул дорой мэдрэмжүүд аяанда хөрсөн дээр гарч ирнэ. Нөөцүүд барагдсан үед жинхэнэ personality буюу жинхэнэ дүр төрх нь тэр үед яах юм бэ? Тэгэхээр эндээс бид нар хосын харилцаан дээр яаж унган хүнийг нь гаргаж ирэх юм бэ гэдэг асуулт руу шууд орох хэрэгтэй. Ямар ч зовлонгүй юм шиг. За ямар ч хоорондын харилцааны асуудалгүй юм шиг ингээл влог хийгээл те. За уучлаарай өстө тэрэн шиг удлаа юм байхгүй. Хамгийн зовлонтой, хамгийн хоорондоо худлаа дүртэй хүмүүс ерөнхийдөө тийм байгаа л гэж би бол шууд хэл. Одоо бид нар нөгөө дэрэгдээс нь хараагүй болохоор тэрийг мэдэхгүй. Маш их тийм хооромж хүмүүс нэгэн тойрон байгаа тийм масктай. Энэ хооромж хүмүүс ямар ч тийм яах юм бэ? Яаж харилцах вэ? За яг яаж харилцах гэхээс илүү шууд эхлээд дүр хэсгэлт хүний гаднаа маск зүүж байгаа. Маскны талаар ярих гэж байгаа. Тэгэхээр дүр хэсгэлт өөрөө ухаан хүн дотор мэдрэмж нь тухгүй. Заавал гадныхан бол тэгж хэлдэг л дээ. Америкууд бол өөрийнхөө арьсан дотор тухгүй байна. Хэлцүү байдлаар. Тэгээд яг ямар нэгэн хүмүүсийн дунд байхдаа тухгүй өөрийнхөө нөгөө сүнсэн бие дотоод мэдрэмжүүд нь орчны мэдээлэл, мэдрэмж одоо юу гэдэг нь захирал хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ яг чин үннээрээ байх хангалттай хэмжээний хүчгүй байна л. Дотроос нөгөө задарсан урлагийнхан тий тайзны уран бүтээлч нар эсвэл нөгөө олон нийтийн өмнө илтгэдэг, ярьдаг хүмүүс ингээд дотроос үг тэр ур чадвар авиас нь урсаж гарч ирж идэв штэ тий сүнснээсээ. Тэгэхээр нөгөө сүнсний дотоод урсгалыг гадагшин чиглэлтэйгээр барьж авч бүтээлийг нь гаргахгүй байна гэсэн. Тэр сүнс өөрөө бүтээлч чанартай. Сүнснээс өөрөө авиас урсна. Тэр мэдрэмж, тэр flow гэдэг байгаа, тэр төлөв гэдэг байгаа, тэр урсгалыг гаргаж уран бүтээл, зураг, бүжиг, бүтээлч сэтгэлгээ, ажил те. Одоо маш гоё бүтээлч ажлын зүйл, ажлын дэлбэр дээр маш гоё бүтээлч зүйл шинээр сэтгэх, entrepreneurч гэх юм уу. Ингэж гардаг бизнес дээр ч гэсэн. Гэтэл энэ урсгалыг таг гэд хаачаар сүнс тэнцэн улам гүн рүүгээ ороод дарагдаад гадаад ертөнцийн одоо тухгүй мэдрэмжүүд ингээд дарагдаад тэнгүүд сүнснээс холдоод байгаа сүнсээ асгаад алдсан байгаа тэр мэдрэмж чинь өөрийгөө яах нь тэр эмзэглэлээ хүмүүсийн өмнө байгаа өөрийнхөө тэр сул дорой мэдрэмжүүдийг өөрийгөө арчаагүй бусдаас дутуу гэж мэдэрч байгаа тэр мэдрэмжүүдийг яадаг вэ гэхээр ямар нэгэн дүрээр маскаар гаргах. Тэр нь бол нэг их цантай бардам эсвэл одоо юу гэдэг худлаа хийнэсэн хүн болгоны ая тал зассан тэр бүх дөрүүдийн цаана маш их өвдсөн сүнс байж байгаа.
Тэгэхээр нийтээрээ бид ингээ хүмүүсийг харангууд нөгөө бусдад ингэж тааруулж чадах гэдэг эсвэл нэг амар мундаг кул болох гээд байгаа тий эсвэл нэг мундаг ааштай ихч болох гээд байгаа эсвэл нэг мундаг юу гэдэг бүхнийг мэддэг хүний дүрд орох гээд байгаа энэ бүх хүмүүсийн чинь цаана хөрхий тэр нөгөө сүнснийхээ бүтээл сэтгэлгээг гадаад ертөнцид илэрхийлэмжийг нь гаргаж чадаагүй тэр урсгалаа барьж чадахгүй байгаа л энэ авиас ур чадварын асуудал байгаа байхгүй. За энэ хүмүүсийг бид ингээ хараад мэддэг ээ. Тэгээд дийлэн хүмүүс наа чи худлаа, наа чи нь одоо болохгүй бүтэхгүй гэдэг ийм байдлаар хандж. За хоёрдугаар шалтгаан нь юу гэхээр тэр сүнсэн бие өөрөө дотроо өнгөрсөн цаг дээр асуудалтай байгаад асуудал нь одоо трауматай блоктой байгаад тэрийг учрыг нь олж чадаагүй хүн сүнсээ өнгөрсөн цаг дээр үлдээсэн байна. Тэр өнгөрсөн цаг дээр үлдээсэн байгаа хүн чинь өнөө цаг үе дээрээ сул дорой байгаад байдаг. За тэгэнгүүт нөгөө хүн авиас ур чадрын хувьд дутуу байгаад ирэнгүүт яах нь вэ? Нөгөө хулгай зэлгий, нөгөө байгууллагаасаа завчаа хийх те. Нөгөө үүлийн өрүүдийг гадаад ертөнцөөс дотоод сул дорой комплекс байдлуудаа нуухын тулд тэрийг хооллохын тулд гадаад ертөнцөөс ингээд шунлын сэдэлтэй хүнээс илүү байчаа гэдэг ийм илүүгийн комплексүүдийг үүсгэх гэдэг чигээд. Тэрний одоо үр дүнд маш их үүлийн үрийг хураачдаг. Тэгээд тэр үүлийн үр нь баг тухайн хүний зан характер юм шиг тэр дүр нь ингээд тогтцсон байж. Тэр дүрдээ ингээд маш итгэцэн явчихлаа бол. Би угаасаа л ийм хүн тэ. Би одоо угаасаа ийм ааштай. Би бол угаасаа ингээд өөрөө өөрийнхөө өнгөрсөн цаг дээр гаргаж исэн ааш зан авир дээр тодорхойлт үүсгэж байгаа. Гэтэл хүний яг жинхэнэ уг хүн буюу сүнс гэдэг мэдрэмжний талаар тэр хүн бол ямар ч ойлголтгүй мэдрэмжгүй байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн цаг дээрээс бид нөгөө ээж аваас авсан үйл өөр бага наснаас нөгөө өөрийгөө таньж мэдээгүй маш олон мэдрэмжүүд дунд нөгөө буруу зүйл хийгээд тэр карм буюу үлийн үрээрээ өөрийгөө хартуулж. Энийг бол муу зүйлийг богшуулад өөртөө өөрийнхөө одоо муу дүрд итгэх энэ хорвоо ертөнцид бол сайн байхгүй. Тэр нөгөө сүнсний дээд гэгийн гэрлийнхаа мэдрэмжийг асгаруулж авч чадаагүй учраас ингэж явчихлаа юм л та. Тэгээ хөрхий яг үндсэндээ энэ дүр эсгэлтүүд гэдэг бол тэр хүн байгаа л тэр гэдэг ийм ойлголт байна. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй тийм. Миний бусдын хэрэг бүтвэл миний хэрэг бүтнэ гэдэг ч юм уу тийм. Бусдад ингээд туслах гадгүй. Энэ яг ямар маск. Тэгээ нөгөө сайн охины синдром гэдэг ойлголт л доо. Тэгээд яг хуу сайн хүн байж хүмүүжих ёстой гэдэг програмчлал авцсан. Мэдээж сайн хүн байх хичээхэн зүг. Гэхдээ сүнсэн дээрээ буюу чин сэтгэлээсээ тэрийг хүсэх те. Дотоод нөгөө сүнснийхээ мэдрэмжийг дараад аав ээж эмээ өвгийнхөө хүмүүжлэр чи сайн байх ёстой шүү. Тэгээ нөгөө суур сүнсний мэдрэмжүүд дарагдаад чи сайн байх ёстой. Чи өөрөө зовж исэн чи ялагдчихсэн ч хүнд үгүй гэж хэлж болохгүй хүнд өгнө гэд. Тэнгүү нөгөө сүнс дотроо бүр ингээд гомдоод одоо юу гэдэг те би л сайн за ингээл хүмүүсийн л юугаар явъя гэд нөгөө амьдралынхаа санаачлаг амьдралынхаа чиглүүлгийг алдсан байгаа ийм мэдрэмжлтэй. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийг бид нар ингээд чи сайн байх хэвээр чи онц сурах хэвээр тав гэх нэг багаас нь хэлбэр төрсгцэн байна. Чи одоо ажилтай байх хэвээр ажилсаг байх хэвээр ажилсаг байх ёстой зөв энэ хорвоодл гэдэг. Гэхдээ ажилсаг болгохын тулд тэр хүнийг нөгөө уг хүнийх нь мэдрэмжийг нь устгаж жагаад програмчлалаар тэр хүнийг тийм болгоно гэдэг чинь энэ өөрөө амар муухай алуурах хүчирхийлэх. Тэгэхээр нөгөө хүнийг ажилсаг болгохын тулд өөрөө урд нь гарч манлайлаад хүүхдүүдээ хин нэгнийг ажилтнуудаа ингээд тэрийг харуулчих те өөр ингээд дадал. Тэгээд тэр хүн чинь ингээд өө эн чинь угаасаа ингээд гой суучж байгаа юм байна. Би ингээд энийг хийх юм бол ийм гой мэдрэмж авах юм байна гэдэг тэр цаанаа тэр дүрийг бүтээснээр авч байгаа тэр мэдрэмжүүдийг нь тухайн хүнд суулгаж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй одоо нөгөө хүчлээд чи тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гэдэг тэр хатуу зүйлээр одоо хүнийг шахацгаар л аяг хэцүү болчихлоо юм л да. Яг тэрнтэй адилхан өөрөө ярьж байгаа сайн охин үгүй гэж хэлж болохгүй те. Юм болгонд л тийм. Тэгээ ерөөсө хүн болгонд л өөрийнхөө сэтгэлийг дэвсэж өгөөл өөрөө дотгошоогоо сорогдоод ялагдаад тэгсэн ирнэ л одоо хүний төлөө хин ч намайг тэгээ дотроо мэдэрж байгаа мэдрэмжүүд нь хин ч намайг тоодгүй те. Хин ч намайг хайрладгүй. За би л ингээл өөрийгөө өргөөл дуусчихгээд ингээ асар юм өрөвдөлтөй мэдрэмжүүд рүү өөрийнхөө гүн рүү чивээд байгаа байхгүй нэгтэй. Гэтэ энэ мэдрэмжүүд ч үнэн. Өөрөө өөрийгөө хайрлахгүй бусдад дэвсэж ивж өгснөөр өөрийгөө яаж нөгөө чинс хүсгүйгээр тусалж байгаа зүйл маань өөрийгөө яаж тэгж мэдрэмжээ унгааж байгаа вэ гэдгийг л амар сайн ойлгосон. Тэгээ энэ чинь л үр дүнд одоо сайн охин байх юу өөрийгөө хайрлцгаа гэдэг тренд л яваад байгаа шүү дээ. Гэтэл өөрийгөө хайрлна гэдэг чинь эцсийн дүндээ нөгөө жинхэнэ сүнснийхээ мэдрэмжийг ойлгож мэдэрч өөрийнхөө тэр авиас ур чадвар дотоод илэрхийлэмжээ гадаад ертөнцид хүрхэхтэй л холбоотой байхгүй. Сүнс өөрөө эцсийн одоо гоё хүсэл нь хүн болгоны сүнсэнд байгаа тэр цаад хүсэл нь өөрийгөө хуваалцах байдаг.
мэдрэмжээ хуваалцах, тэр уран бүтээлээрээ дамжуулж өөрийнхөө сүнсийг хуваалцах, тэр үйл ажиллагаагаараа дамжуулж сүнсээ хуваалцах, үйл хэрэгээрээ дамжуулж сүнсээ хуваалцах, подкастаараа, сургалтаараа дамжуулж сүнсээ хуваалцах. Мэдрэмж энэ орууд л ийм гоё юм байдаг шүү гэдэг мэдрэмжийг хуваалцах хүсэж байгаа сүнс. Тэр хуваалцах процесс илэрхийлэх ур чадруудыг нь хаагаад, уран бүтээлийн хаагаад байхаар л ингээд дүрдээ баригдал, тийм байх хэрэгтэй, юм байх хэрэгтэй гэд хүний робот шиг хүний програмаар яваад байгаа юм л да. Би л энэ амьдрал зовж байна гэж боддог хүмүүс байдаг. Энэ ганцаархнаа зовоод байгаа юм шиг юм байна. Тэгтээ юм л та. Ер нь бол хохирогчийн сэтгхүү те. Сэтгхүү нь одоо сүнсэн биен дээр бол ингээ хөвтчихэд байгаа. Сүнс нь хөвтцэн. Ялагдчихад байна гэсэн үг дотроо. Гадаад дүрэн дээрээ тэр мэдрэмжээ ингээ барьж авчаад би зовлонтой байна те. Бүх юмыг өөр дээр буюу эгон дээр би дээр хүлээж аваад. Тэр дотроо асар их эмзэглэлтэй яваад байгаа байхгүй. Тэр эмзэглэлүүд нь ингээд хөврөөд мэдрэмжүүд нь цээжээр нороогоод хоолоогоор нороогоод хоолой зангираад ерөөсөө юм болгонд л ингээл гомдоол те. Юм болгонд л хариулт үзүүлэхтэй өөр дээр хүлээж аваад та нар намайг тэгсэнгүү гэд дүртөр. Энэ бол цэвэр эго эзэн бий. Хор ертөнцид гомдож мэдээж хүн юм чинь хүн шиг харьцах, хүн шиг хүндлэгдэх те ийм мэдрэмжүүд байгаа. Гэхдээ энэнийг бид нар хүртэхийн тулд ялангуяа энэ цаг үед, зөвхөн цаг үед маш их сүнсэн биений тэлэлт ухамсар өөрөө би яагаад аливаа нэгэн зүйлийг хийгээгүй, хүний төлөө өөрийгөө зориулаагүй байж те аливаа нэгэн зүйлийг хийж чадаагүйж тэрийг би бас хүртэх ямар эрхтэй байлээ гэдэг энэ зүйлүүдээс тооцож ухамсар нь харахгүй байдаг шүү дээ. Тэгэхгүй та нар намайг хайрлсангүй, та нарт одоо бүх юм байх ёстой юм шиг. Тэгэхээр нөгөө суурь шалтгаан нь илүү эрхлээд зовлон үзээгүй ч гэдэг юм уу те амьдралын одоо билетгэн дээр нэг жоохон 100 градустай биш нэг 170 80 руу боловсрох хэрэгтэй байгаа байхгүй хувийн талаас ухамсар талаас сүнс талаас тэр нэг өөрийнхөө өвдөлтөд ерөөсөө нүр тулдаггүй өвдөлтөд нүр тулахгүй ерөөсөө дандаа асуудлыг гадаад ертөнцөөс те өөртөө ерөөсөө хэр мэр наалах амар гой цэвэр өөршгөн цэвэр сайхан ингийн сайхан тагтаа баахгүй юм шигээр ингэж яваад байгаа л асуудал болчихдог. Тэгэхээр энэ бол victim mindset гэдэг угаасаа хохирогчийн сэтгхүү гэдэг угаасаа бүр нэр томьёотой. Тэр эндээс яаж гарах вэ гэхээр зовлонтойгоо нүр тулна. Ачаа нь хөнгөтөөд нуруунд дээрх ачаа нь хөнгөтөөд. Ачаа нь хөнгөтөөд байгаа учраас ачаа үүрээд явж байгаа хүмүүсийн мэдрэмжийг ойлгохгүй байгаа тэр хүн. Тийм учраас өөрийгөө зовж гин гэж бодоод амьдрал үзэг байгаа гэсэн ийм одоо дүрхгүй. Тэгэхээр энэ бол бас одоо миний ч гэсэн ер нь дийлэн хүмүүс ажил олгогч нар те гадаад ертөнцид хүмүүсийг эхлүү үзээд яддаг л дүрлэлтэй. Энэ амьдрал ер нь зовлонгүй хүн гэж байд юм. Зарим хүмүүс их зовлонгүй дандаа жаргатай юм шиг харагдуулаад байгаа. Энэ наачтай амар асуулт байна те. Зовлонгүй хүн гэж байх те. Бүгд л өөрөөсөө зовлонтой ахуй асуудлаас ахуулаад хүнд сайхан таалагчхансан гээл хүсэл нь их байх тусам те ард нь эргээд асуудал бэрхшээл гарч ирж байгаа. Асуудал бэрхшээл гарч ирэх тусам тэрийг шийдээд байх тусам сүнсэн биений тэлэлт нь хийгдээд ухамсар нь өксөд явж байгаа. Жишээлбэл 5 хүний асуудал шийдэх чадамжтай бол 10 дараа нэг аймгаа бодъё, сумаа бодъё, улсаа бодъё ч гэх юм уу. Ерөөс ухаантнуудын зовлон дуусахгүй л те. Ингээд сүнсэн биений тэлэлтээ өмсч ийн ороод л хийдэг бүх юм болохгүй харагдаад тийм ер нь тийм юутай, нэгуртай. Гэхдээ тэрнийхээ шийдлэг болоод амьдрал үйл хэрэгээрээ тэрийгэ туулаад явж явах нь өөрсөнд маш амттай байдаг. Тэр нь усаагаар шиг ингээ гоё болсон байна. Гэтэл ямар ч зовлонгүй юм шиг. За ямар ч хоорондын харилцааны асуудалгүй юм шиг ингээл влог хийгээл те. Заавчлаар өстө тэрэн шиг удлаа юм байхгүй. Хамгийн зовлонтой, хамгийн хоорондоо худлаа дүртэй хүмүүс ерөнхийдөө тийм байгаа л гэж би бол шууд хэл. Одоо бид нар нөгөө дэрэгдээс нь хараагүй болохоор тэрийг мэдэхгүй. Яг гоо дэрэг санхүү мөнгө олох хэрэгсэл болгож болно. Тэгээд ер нь бол сошиал дээр, видеон дээр, YouTube-ийн подкастн дээр те бидний бүгднгийн гаргадаг дүр. Одоо би жишээлбэл яг уг гэр бүлийнхэнтэйгээ суудаг те яг нэг уг унган хүүхдэрээ гүнжээрээ ч гэдэг юм уу. Олон нийт дээр ингээд яриадах чаг утгагүй шүү дээ. Тэгээд дотоод хүүхдэрээ байна гэхэр ч бас хэцүү. Гэхдээ нөгөө ажлынхаа төлөвөөр олон нийт дээр гарч ирдэг одоо нөгөө подкаст хийдэг сургагч багшийнхаа төлөвөөр бол ингээд ярихад болох гэх. Тэгэхээр нөгөө хит бас тэр те дүрдээ орох хэмжээнд хитэрнэл гэдэг зүйл байгаа болохоос биш тэр нөгөө дүрд бид нар бол ямар ч тохиолдолд гэртээ очлоо хүүхдүүдийнхээ өмнө аав, ээж, ах эгч дүүсийнхээ өмнө дүү, ах эгч, ээж аавынхаа өмнө хүүхэд, үр хүүхэд, өр хүүхдийнхээ өмнө эцэг их, асран хамгаалагч гэдэг энэ дүрүүдийг угаасаа шилжүүлээд яг төлөвөө авдагтай адилхан шилжүүл явж байгаа. Гэтэ дүрийг хитрүүлэх нь өөрснөө маш хохирлтой. Нэгдүгээр дүр яагаад хитрээд байна вэ гэдэг чинь бас хохирлтой. Хитрхий сайн ахнар болохгүй л амьдралынхаа 10-15 жил те. Тэгэл хүний өмнөөс амьдрцсан юм шиг тэр намайг тэглээгээл буцааж гомдол. Би өстө сайн ахнар байсан.
Гэхдээ хэний өмнөөс амьдраад байгаа тий. Өөрийнхөө сүнс дотоод мэдрэмжүүдээр өөрийгөө дүүргэж чадахгүй болонгууд гаднаас хүнээс энерги ирчим үүсэх гээд хүнээс анхаарал авах гээд гэх юм уу? Одонцор, одын өвчин болох гээд байгаа байхгүй юу? Тэгээ бусдаас саймширлыг авахын тулд дүр эсгээд байгаа. За одоо энэ бас бидний амьдралд маш их түгээмэл байдаг. Манай аав ч юм уу, ах ч юм уу. Ерөөсө гэр бүлийнхэн дотор тэр шиг муу хүн байхгүй. Гараад явхаар манай аав ч юм уу, нэг ах ч юм уу те. Одоо хин нэгэн манай гэр бүлийнхний нэг гадаад нөгөө бусад хүмүүсийн өмнө ингээл саймшраал. Өөстө хамгийн сайн найз нь болохгүй, хамгийн сайн ах トゥ нь болохгүй ингээ яваад. Тэгээ яг гэртээ ороод өөрийнхөндөө бол амар хатуу, амар муухай аштай ч юм уу те. Гэхдээ тэр гадны хүмүүсийн өмнө тэр сайн дүрсгээд, сайн хүний дүрсгээд те, саймшраад тэгээд одоо яг яах гээд байгаа юм бэ гэдэг асуудал ус гарч ирж. Зүгээр бодгол асуудал те. Тэгэхээр энэ бүх зүйлүүд нь бид нар дотроо дутуугийн мэдрэмжтэй комплекстэй байгаад байна. Сэтгэл зүйн асуудал хэвд. Тэр энэ дүр гэдэг чинь өөрөө утгаа алдлаа. Хоёрдугаарт нь сошиал эффект, Instagram нэг л их ариухан. За сүүлдээ бүр одоо нүцгэллээ те. Зүгээр би махад дээр ингэж штэ те. Тэгэхээр тэр яагаад тэр сүнсээ яагаад тэр хүмүүсийн ариун нандин зүйлсүүдээ үн цэнэ хамгийн эрхэмлэж хайрлах хэвээр өөрийнхөө сүнс мэдрэмжүүдийг яагаад тэр хүмүүсээс авах анхаарлын төлөө гიშүүлээд байгаа юм бэ гэдэг одоо жинлэх ойлголтууд орж ирж штэ хэмжиж жинлэх. Тэнгууд нөгөө сүнс гэдэг мэдрэмж бүр тэр тоор гүндээ өгцөн байгаа даа. Өөрийнхөө сүнсийг болшилсан. Өөрийнхөө сүнсийг болшилснаар гаднаас яг анхаарал авахыг хичээгээд. За нөгөө Америкууд ч юм болохоор энийг attention whore буюу анхаарлын төлөө бие үнэлэгч гэж хэлдэг шүү дээ, тий. Тэгээ нэг 10,000 20,000 даагч ингээд анхаарал авахын төлөө бүхнийг хийж шүү дээ. За нэгдүгээр яг мөнгө олдох сайн баха. Гэхдээ тэр анхаарлыг авлаа гэд сүнс дүүрэх юм уу? За хоёрдугаарт энэ анхаарлын төлөө сошиал дээр одоо бас сүнсээ худалдахаас буцахгүй. За сүнсээ худалдаад чамаагүй маш их анхаарал, маш их сошиал хандлт гэдэг ийм бас нөхцөл байдал руу хороо ертөнц ер нь хичлээ л дээ. Тэгэхээр өөрийнхөө сүнсний мэдрэмжүүдийг бид нар барьж авахгүй сүнснээсээ төөрснөөс л энэ бүх одоо дүр эсгэлт, хэмжээ, хитрэлт гэдэг зүйлүүд бий болчихлоо юм л да. За нөгөө эсрэг ертөнцид гэдэг шиг огт дургүй бол яахын гэр үннээрээ уг нь сайн. Гэхдээ үннээрээ байнгут энэ хороо ертөнц ч өөрөө төгс биш учраас уг нь хуйлууд нь төгс. Хүмүүс нь төгс биш учраас биднийг хуурах тий. Тэгэхээр бид нар юм айцтай хүнтэй болгоомжтой харьцдаг дотоод сэтгэл зүрхээ эсрэг хүмүүсийнхээ хүнтэй хосын харилцаанд гэр бүлийн харилцаанд бүрэн дүүрэн нээж чадхаа болцсон. Тэгээд тэндээс нөгөө сургалтаа авахгүй нөгөө ухамсарын хөгжлийн замналаар замнахгүй байгаа учраас л бидний хорвоод л гэдэг дөрүүд. Тэгээд нэг хүний хэлжсэн санаанд ороод энэ хүн өөрийгөө гаднаасаа хардагч болоосаа гэдэг. Амар лаг дүр хэсгэлээ тий. Тэг яагаад тэр дуу хоолойнууд бидний өөрийгөө мэдэрдэг ухамсарууд суларчваа гэдгийг л барьж авах хэрэгтэй л доо. Хүмүүстэй ойр дотн байх чадамжгүй байгаад байгаа. Ойр дотн байх гэхээр үргээд байгаа тийм хүмүүс байгаа тийм. Эдгээр одоо өөрийгөө хамгаалаад байна уу эсвэл бас нэг тийм дүр байна. Сэтгэл зүрхэн дээр маш их өвдөлтлөө. Хүнтэй ингээл харьцах гингууд эго өвддөг байхгүй юу? Эго л ер нь өвддөг. Тэгэхээр эгоны өвдөлтөөр дамжуулж бид нар сүнсэн дээр үнэн дээр хүрэх гэдэг. Эго буюу одоо бидний эзэн бие, бидний хөв хүн бие гэж мэдэрч байгаа бидний бодол оюухан өвдөд байгаа. Жишээлбэл хүнд хайрлагдмаар байна, хүнд хүндлэгдмээр байна. Гэхдээ хүмүүс бидний зүгээр байхад хүндэлдэг, хайрладаг юм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүндлүүлж, хайрлуулж, бусдын анхаарлыг татахын тулд бие махбодоо л гаднаас нь гоёод идэг. Гэтэл амьдрал бол хүний жинхэнэ сүнсэнд юу хүрдэг гэхээр авиас, ур чадвар, жинхэнэ одоо үйл хэрэгтэй, эрд зориг, сүнсний хүч хүний сүнсэнд хүрдэг байхгүй. Тэрнээс биш гаднаа гоё болгоод тэр хүний сүнсэнд хүрэхгүй, тэр зүгээр л биологийн хувьд. Тэгэхээр нөгөө дутаад байгаа зүйлийг бид нар гадаад ертөнцийн одоо гоо үзэсгэлэн тий гадаад ертөнцийн хэлбэр галбираар олж авч өөрийнхөө сүнсийг дүүргэж чадна гэдэг чинь өөр айгүй хөөрхий өрөвдөлтэй л бодлоо байгаа юм л да. Тэгэхээр бид нар сүнс рүү орох хэрэгтэй. Тэр хүнтэй ингээд шууд нэг эсрэг нэг ч юм уу олонний дунд бие айгүй гой сул чөлөөтэй байгаагаар тэр хүн чинь өөрийгөө үнэлэх, үнэлэмж дотроосоо би өөрийгөө мэдээд нь штэ. Би бол бас арай болоогүй хүн штэ. Би дутуу штэ. Би өвдөлттэй штэ. Өвдөлтийнхээ учрыг сургалтыг би аваагүй штэ. Би хүч чадал сул дорой хүч чадалтай биш сул дорой байдлууд надад байгаа штэ гэдгийг мэдрээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүнтэй шууд тулах гэхээр өөртөө итгэл нь байхгүй сүнсэн дээр. Тэнгөө нөгөө хэлбэр гаргана. Хэлбэр галбирын хүн угаасаа мэдэрч штэ. Тэгэхээр бүр хүндлэхгүй. Одоо жишээ нь ингээл амар бизнес яриад амар агаар юм яриад те мундаг юм хийн мэн гэл. Гэхдээ чи одоо яг юу хийсэн бэ өгшөн те. Наад нэг ажил мэжлээ тодорхой ярилтаа наадах чи яг юунд хүрэх гээд яах гээд байгаа гэхээр ингээл. Үгүй энэ чи ингэдэг ингээл хэлбэртэй л те. Тэгэхээр дотор нь асар их хөвдөлт тэмцэл байгаа учраас л тэрийг. Нөгөө талаас бид нар өөрсдөө
хэдий ч нэ хэлбэр дүрс өөрийнхөө дотоод дуу хоолой мэдрэмжээс зүгтаад дүрэндээ итгэж явж байна. Төдий ч нэ бусдын гаргаж байгаа дүрийг хараад амар муухаар ягцалдаг. Дүр хэсгсэн амьтад бүгдээрээ худлаа. Тэр яах нь вэ? Бүгдээрээ худлаа гэж бусдын талаар ярьж байгаа үг үйлдэл чинь илэрхийлж байгаа яриа чинь таны жинхэнэ дүр төрхийг 3 дахь хүнд эсвэл харилцаж байгаа хүнд чинь илэрхийлдэг байхгүй. Тэр хүн бол хүнийг дүртэй масктайгаар хэлэхтэй гутаахтай юм. Тэр бол таны талаар бүх зүйлийг хэлж өгч байна. Тэр эцэн нүндээ хэлэх гээд байгаа санаа нь өөрийг анзаарах нь шүү дээ. Би хэрвээ хүн уулаад байгаа. Би хэрвээ бусдыг ямар худлаа хүн бэ гэж бодож байгаа. Ийм байх юм бол би өөрийнхөө сүнснээс, ухамсараас төдий чинь холдсон. Би өөрөө дүрэн дээр амьдраад байгаа юм биш үү? Би өөрийнхөө сул дорой дотоод мэдрэмжүүд дээрээ ер нь бол ажиллах ёстой юм биш үү? Энэ рүүгээ нэг эргэж харах ёстой юм биш үү гэдэг ийм зүйл. Одоо манай шавнар дундч бас байгаа л та. Айл сэтгэлийн хөдөлгөөнөөр ингээл шууд юмд ханддаг ч юм уу те. Эсвэл ингээл хүмүүс л болохгүй байна гэл ингээл гоншоонол. Яг үндсэндээ асуудал яг өөртөлдөд. А гэтэл яг үннээрээ явж байгаа сүнсэн дээрээ оршиж байгаа төлөвөө хадгалж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр тэр хүмүүсийн сайн муу хамаагүй. Тэр хүмүүсийн төвлөрж байгаа фокус, зорилго нь жинхэнэ сүнсэн дээр байдаг учраас тэр хүмүүсийн жижиг сажиг алдаа малдаанд ерөөсөө харддаг байхгүй. Өөрт надад ямар потенциал байна тэрэн дээрээ төвлөрөө явчихдаг. Надад ямар өөрт сайн тал байна. Тэгэхээр хэдий ч нэ сүнс ухамсар ажиллана, төдий ч нэ өөрийнхөө давуу талууд дээр илүү төвлөрдөг бол хэдий ч нэ сүнс ухамсараас холдоод дүрэн дээрээ байна. Тэр дандаа бусдын сул талыг ажиглаж яах нь юу яадаг гэсэн үг. Харьцуулаад өөрийнхөө мэдрэмжийг аваад. Тэгээ энэ бүхнээс ингээд дүгнэж хэлэхэд та хэдий ч нэ дүртэй байна, төдий ч нэ таны дотор дүүргэж чадахгүй байгаа, аргыг нь олохгүй байгаа, төдий ч нэ том ангалтай байна. Харамсалтай нь дүртээрээ оршиж байгаа гэдгийг ч ойлгохгүй байгаа нь маш харамсалтай. Тэгэхээр яах вэ гэхээр ер нь бол өөртөө сэтгэл хангах бос, өөртөө чин сэтгэлээсээ итгэлгүй байгаа энэ мэдрэмжүүд бол та замнал дээр гарч ирэх байгаагийн шинж гэсэн үг шүү дээ, тэ. Ер нь дүрэнд дурлна гэж байх. Баг шүү дээ. Үнэн хүн дүрэнд нь одоо итгэн шүү дээ, тэ. Тийм тохиолдол нь одоо жишээ нь яг энэ хосын харилцаан дээр нь асуудлууд гарч иж байгаа шүү дээ. Хин нэг гой гадаад дүр юу чаддаг, тэ. Гэсэн чи яг нөгөө уг хүн нь өстой тийм байсан юм билээ. Тэг яг хөө бид нар залуучууд ч гэсэн ярилцдаг л да. Ер нь бол хамт амьдарч үзэх тэгээд холын замд одоо хамт аялж үзэхэд л хүний яг жинхэнэ дүр төрхөн те нөгөө ядарсан цуцсан нөхцөлд гарч ирдэг гэж үздэг байхгүй. За Америкийн нөгөө CIA тагнуулын агентлагч гэсэн нөгөө Briggs Myers-ийн 16 personality-гаар хэмжихтэй 3 нөхцөл авдаг. Нэгдүгürt бол хамгийн тухтай байгаа. Хоёрдугürt хагас тухтай буюу тодорхой хэмжээний эрсдэлтэй байгаа. Гуравдугürt тэр хүнд ямар ч нөөц байхгүй буюу тэр хүн маш айцтай яг унган хүнээр байгаа үед ямар personality буюу ямар шинжээн илэрж ийн вэ гэдэг 3 үеэр тест авдаг байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан нөгөө нөөцүүд барагдаад тухайн хүн мөнгө төгрөггүй, найдах юмгүй те хин нэгний бусдын тусламжгүй болоод тэгэхээр жинхэнэ дотоод сүнсэн буюу уг хүн гарч иж байгаа. Уг мэдрэмжүүд нь гарч. Тэр уг мэдрэмжүүд нь зан характер дээр нь дамжиж одоо дотоод мэдрэмж нь гарч ир те. Тэнгүүд бид нар чи нөгөө анх нөөцүүдтэй буюу тухайн хүнд бүх юм байх үед гаргаж исэн характер, зан характер буюу дүрэн дээр нь одоо айгуугаа хайлж урсаал ямар гоё залуу вэ бүсгүй вэ гоо үзэсгэлэнгийн төлөлгээд байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө дунд нь яаж яхад сошиал эффект ороод ирсэн. Одоо олон хүн дагангууд бидний тарих автоматар юу гэж бодох нь инста мундаг юм байна. Энэ олон хүн таалагдтай байна гэж тарихны бас алдаанууд байсууд орж иж байгаа. А гэтэл яг ингээд хамт амьдраад уг хүнтэй ингээд эсвэл хамт ажиллаад сүнс рүү н ороод үтсэн чинь сүнсэн дээр байгаа нөгөө итгэлгүй, нуудаг, сул дорой мэдрэмжүүд аяанда хөрсөн дээр гарч ирнэ. Нөөцүүд барагдсан үед жинхэнэ personality буюу жинхэнэ дүр төрх нь гарч ирнэ. Тэр үед яах юм бэ? Тэгэхээр эндээс бид нар хосын харилцаан дээр яаж унган хүнийг нь гаргаж ирэх юм бэ гэдэг асуулт руу шууд орох хэрэгтэй болж. Тэр анхнаасаа л хэлбэрдэл хүн аргалалга бол худлаа гэж эмгтээчүүд юу мэдт юм дөө худлаа залуу гэдэг үг гэдэг шүү дээ. Худлаа. А яг нөгөө чин сэтгэлээ мэдрэмжээ хуваалцах. За энэ нөгөө болцооны үе шатууд, дейтинг те. Энэ үеүүдэд бол нөгөө дүрээ хоёлаа болио те. Мэдрэмж рүүгээ оръё, үнэнгээрээ бай. Тэр нэг хідэн гой болцооныхоо юунуудыг ингэж тунхаглаж хагаад дүрм журмаа гаргаж ирж хагаад тэгээ яг гой уг мэдрэмж сүнсээрээ ингэж харилцах оролдлогууд хийгээд явуул бас гоё юм шиг санагддаг л та. Одоо жишээ нь өмнөх харилцаанаасаа яагаад болсон ингээд үнэнгээ хуваалцаад эхлэнгууд энэ ч айгүй гоё болоод эхэлж байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр бид нар дүрэнд дурлна. За дүрэнд дурлж болно. Тэ тухайн нийгмийн амжилт, карьер, статус, ажлын байр тэр бол секс шүү дээ. А гэхдээ уг сүнсийг нь бас давхар одоо харж ийж уг хүнийх нь мэдрэмжийг нь сонсох хэрэгтэй. За тэрийг бас нөгөө юу яадаг л та арх уугаа цогтоож байгаад бид нар харчин үдчин гэж андуураад байдаг. Гэтэл үгүй тухайн хүн яг жинхнээсээ чин сэтгэлээсээ хайртай энэ хоруудлыг
сүнснийхээ авиасаар хуваалцдаг ажиллаа хийж гин үү? Эсвэл мөнгө олох ажиллаа хийж. Мөнгө олохын төлөө ажил хийж байгаа хүнд бол сүнс болвол шал өөр дүр байгаа гэдэгт бол итгэлтэй байж болно гэсэн. Харин энэ хороо дэлхий дээр сүнснийхээ даалгавраар гэдэг юм уу? Сүнснийхээ ажлыг хийж байгаа хүн бол яг жинхэнэ дүрээрээ магадгүй явж байгаа. Тэгэхээр тухайн хүн яагаад энэ ажлыг хийж байгаа? Яагаад энэ амьдралын замналыг сонгох болсон тэр шалтгааныг нь мэдснээр бид нар дүрэнд нь дурлахгүй сүнсийг нь барьж явах уу гэдэг бас тий сонголт руу нэг орж болчлаа юм л. Нөгөө талдаа өөрийнхөө дүрэнд дурлж байгаа хүмүүс. За. Өөрөө нэг юм дүр яадаг тэрэндээ дуртай. Тэрийгэ гаргаж аваад тэрийгэ байнга хийгээд тэр нь бах болохоор тэрнээсээ одоо өөрийнхөө дүр унгууд сэтгэлээр ундаг ч юм уу. Энийг бол ер нь эгоны үхэл те Dark Knight of the Soul гэдэг Carl Jung хэлдэг. Тэр нь болохоор сүнсний харанхуй шүнэглэл гэдэг. Яг сүнсний үйлдэлшилтэй энэ эго болгоомж байгаа. Өөрийгөө би ур чадвартай юм байна. Шинэ ажилд орсон чи ур чадвар нь гологдонгууд сэтгэлээр ундаг. Тэгэхээр сэтгэлээр унж байгаа бүх процессууд дахиад хорвоо ертөнцийг үннээр нь харахыг уг нь програмчлах гад яаж юм сүнс рүүгээ өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь яг яасан нөхөр болвол бист амар мундаг санхүүч. Бист амар мундаг багш. Би багшин чи хүн сонсохгүй. Бист амар сайн ихнэр шүү дээ. Над шиг сайн үр хөвгтүүд хүмүүжүүлж байгаа хүн байхгүй. Бист амар супер залуу, захирал, бист царайлаг гэд. Энэ дөрүүд яах нь бодит байдал дээр надаас илүү царайлаг хүн зөнтэй байгаа. Надаас л ур чадвартай. Тэр бодит байдалтай нүүр тулаад ирэнгүүт энэ хөөрхий өөртөө өгцөн дөрүүд унж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг хэрэг нэг тодорхой нөхцөлд та худгийн мэлхий байхгүй юу? Худгийн хаан. Гэхдээ задгаа далаад нууран дээр гарах юм бол та одоо далаа мэлхийтэй уулзах юм бол хинч байж болох нь шүү дээ тий. Тэгэхээр ер нь анханасаа л далаагаар л аливаа зүйлийг хэмжих нь бол зүйтэй байх тий. Та хинд жинхэнэ өөрийнхөө дүрийг харуулахыг хүсдэг вэ? Хайр тааж чадхаар хал даагаад зэрэгцээд одоо бидний сүнсний зориг үйл хэрэг дээр хань болоод одоо андалж нөхөрлөөж ингэж явах анд хүмүүстэй л ээжийнхээ өөрийнхөө дүрийг л гаргана л та. Тэрний гэсэн үгээр бид нар ялангуяа их хааныхаа замналыг энэ хороо дэлхий дээр дахиад хүмүүст тий өөрсдөө замнаад улс гүрнийхээ үндэстнийхээ үн цэнийг улам баталгаажуулъя. Монголчууд дэлхийд төр тулсыг өгсөн. Төр тулсыг эхлээд улс орондоо зөв системээр нүгэ Монгол төрийнхээ амин сүнсийг одоо энэ сарал ордон заларч байгаа төр төвшөөдтэй өгье гэдэг энэ зорилгын төлөө явж байгаа. Тэгэхээр энэ зорилгын төлөө явж хахад алхам бүр өдөр бүр шин байгаа. Заримдаа сүнсэндээ өөр дээрээ ингээд үйл ажиллагаан дээр явж хахад асар их эрд зөрөг те шинээр зам гаргаж чахт бол хүч шаард. Тэгэхээр энэ үйл хэргийн маань төлөө энэ зорилгоо ойлгоцсон хүмүүс болвол хандаа түшигтэй ингээд явж хахт бол тэр хүмүүстэй л жинхэнэ дүр төрхөө жинхэнэ үн сайн муу зовлонгоо ярьж хуваалцсан уу гэхээс биш те нөгөө тэрэн дээр алхаж гიშгэж тэрэн дээр ямар их ачаалал нуруунд дээр те эрд зөрөг гаргаж хүч гаргаж явдаг гэдгийг харилцан мэдрээгүй зовлоо ойлгоогүй тийм хүмүүст бол юм яриад ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол нөгөө өөрийнхөө сайн муу жинхэнэ үннээ бас хуваалцах дараа болоогүй тэг ийм цаг үед л байдаг л та. Танд дотроо хэлбэрээ авч дандаа залгидаг тийм дод үнэн байдгүй. Гаргаж ирээд хэл. Өстой тэрэн дээр гайгүй. Яг тэгэхээр хүмүүсийн сургалт дасгалжуулалтан дээр угаасаа нөгөө хүний маань чаннелинг хийж байгаа. Нөгөө хүн маань нөгөө сүнсээ ойлгохгүй мэдрэмжээ барьж авч чадахгүй байгаа учраас оюун ухаан нь сүнс нь над руу хашгичаад идэх байхгүй. Тэгэхээр тэрийг нь дамжуулаад хэлэхэд нөгөө хүн маань заримдаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нөгөө өөрийнх нь дотоод сүнснийхэн дотор мэдрэгдээдсэн зүйлийг гаднаас нь дамжуулаад хэлэхээр окей гэдэг л та. Тэгэхээр энэ үннийг яг дооз одоо тухайн хүнийхээ сүнсний дооз юуг нь тааруулаад хэлэх тэр нэг арга бол бас олж исэн. Тэгэхээр эхэндээ бол ингээд хэлэх ёстой болов гэдэг эргэлзээ дотроо залгичаар өөрт айгүй хэцүү тухайн хүний сүнсний мэдрэмжийг үлдчихэд айгүй хэцүү гэсэн. Тэгэхээр одоо бол тэрийг ингээд аргыг нь бол ер нь хэлээд ингээд тий хэлхэл ёстой нөгөө хүний дотор нь байгаа л мэдрэмж тэрийг хэлээд тэгээд дамжуулаад тэгээд нөгөө хүн өөрөө хүлээж явна. Гэтэ ямар ч үс нэг сарын дараа 2-7 хоногийн дараа толгоор нь ороод ингээд явдаг л та. Ямар хүний маскаас их айдаг. Ямар маск? Амар сайн хүн болсон алаад үгүй шулаад үгүй гэсэн маск л ер нь хотлоо байдаг то. Айгаад их ч байх уу? Ер нь хотлаа гэдгийг мэдчихэж байгаа учраас чи яг хин юм бэ? Яг сүнсэндээ юу хүсэж байгаа? Окей, гаднаас сэтгэлийн хөдөлгөөн чи гоё байна. Тэг яг дотроо юу хүсэж байгаа? Тэ? Сэтгэлийн хөдөлгөөн бол орон зай цаг хугацаа бэрхшээлийг туулдаг. Ягаад тэгэхээр нэг юм харчаад тэрнээс нь бодит нөхцөл байдал өөр ангу сэтгэлээр унаал алгуулчихдаг. Гэтэл сүнс үнэн байдаг. Тэр дотроо ийм агшилттай, тэлэлттэй. Гэхдээ тэлэх тусам өөрийнхөө оюун ухаан мэдрэмжинд ингээ тууштайгаар ингээ баагаар ингээ яваад. Тэр сүнс үнэн сүнсний тэр язгуур их сурвалжууд
их үүсрүүд нь тухайн үндэ суудсан мэдрэмж нь ороод ирсэн. Тэрийг яг барьж аваад сүнсэндээ итгээд хөдөлж байгаа үнтэй бол би асуудалгүй итгээд явуулахад асуудал. Тэгээд сүнснээсээ урвцсан хүнд уус хин итгэх. Тэр хүн чи өөрөөсөө урвчаад шүү дээ. Тэгээ надаас ч гэсэн урвна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм хид хідэн зүй тогтлууд байдаг учраас бидний өвгдөөд ч гэсэн өөрийнхөө сүнс буюу хувьд заяаныхаа замнал дээр гарч ирээгүй хүнтэй ерс хамтарч ажилтгүй хандалж нөхөрлөдгүй байсан баг. За миний өгч өөрийнхөө л учрыг олч өөрийгөө хичээ. Юу надтай хандалж нөхөрлөх те. Чи өөрийгөө учрыг олох гэж хүнтэй ажил хийнэ гэж бол байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн энийг хамтын ажиллагаа бүх юм дээрээ хийх хэрэгтэй юм байл л те. Бас нэг зарчим болгож. Нөгөө язгуурн суугаад тэр өөрийнхөө хувь заяа сүнсэндээ итгэж байгаа хүн болвол окей болно. Тэр хүн бол цаг хугацаа орон зай бэрхшээл сорилтуудыг бол хамтдаа даван туулна гэдгийг бол ерөөхдөө харж байна. Дүр маск ер нь тодорхой хэмжээнд хэрэгтэй гэж ойлголоо. Тэгвэл яг дүр яг яаж зөв ашиглах? Тэгэхээр бид нар нөгөө дааж давшгүй дандаа бас тухтай нэг төвхтэй хүмүүстэй ч юм уу төвхтэй нөхцөл байдал эсвэл нөгөө бизнесийн уулзалтууд улс төрийн үйл ажиллагаа салбарын үйл ажиллагаанд орохоор ерөнхийдөө нэг хамгаалттай. Тэгээ бидний дүр маск гэдэг бол бидний дотоод уг сүнсний мэдрэмжийг манд хамгаалж байгаа хамгаалт гэхгүй. Тэр хамгаалтаа тодорхой хэмжээнд зүгүүлээ юм шүү дээ. Тэр нь хитрээд тэр хамгаалтантаа итгэчээд хамгаалтыгаа өөрөө гэж одоо өөрийнхөө хальсыг тийм үү нүрнийхээ хальсыг дүрээ маска өөрийгөө гэд итгэчээд бодоод яваад байгаа хүмүүст л хандаж хэлээд байгаа болохоос биш. Би өөрийнхөө сүнсийг бол мэдж байгаа. Гэхдээ би энэ тодорхой дүрүүдийг одоо сольж болвол тодорхой хэмжээнд угаасаа явж байгаа. Гэртээ очиод эцэг их аав сургууль мөжүүлэгч ах トゥ ижи аав болно шүү дээ. Үр хөвгт болно. Тэгэнгүүт л одоо юу гэдэг нөгөө гэртээ ирчээ захирал гэдэг дүрээсээ гарч идэх хүмүүс үү шүү дээ. Их нэрээрээ цүнхээ орхилох гэдэг юм аа гэх тий. Захиргаатал. Үгүй уучлахаар багш идэг дүрээсээ гарч идэх хүмүүс шүү дээ. Үгүй одоо багштай барыг багшлах. Үгүй чи миний найз шүү дээ. Чи миний багш биш шүү дээ. Чи зүгээр найзаараа байж л та. Уг хүнээрээ л байл та гэж л бидний өвгдөөс ер нь бид нар нэрнээсээ хүсмээр байгаа. Тэгэхээр дүрдээ тодорхой хэмжээнд тэр ажлын байран дээр ор. Гэхдээ бусад цагт нь уг хүнээрээ бай. Ядаж зүрх сэтгэл чинь ачаалал, дарамт те энэ ядаргаа стресс гэдэг зүйлийг чинь 70-80% буурнаа. Эцсийн дүндээ ингээ стресстэй, нервтэй ялагдаад өөрөөх амьдралын эрчим хүчийг дотоод ертөнцөө хоослоод байгаа чинь энэ сүнс гэдэг зүйлээ нуурынхаа мандал дээр, сэтгэлийнхаа мандал дээр гаргаж ирч тэр тоглоом, шоглоом, найз, нөхөр те ийм зүйлүүдэд хүнээрээ байхгүй байгаа учраас ингээд байгаа шүү. Дүрэндээ хит баригчдаг.